Өнөөдөр хамтдаа зочид буудлын матрасыг шалгах болно. Бичлэгтэйгээ хамт байгаарай. Бичлэг бүр үзэж байгаа. Өглөө өдрөөгөө минь та бүхэндээ хүргэе. Өнөөдөр хэдүүлээ нэгэн гоё буудалд орж үзье. За буудал маань ямар технологитой, ямар шинэ давуу талтай үзье. Өмнө аймаг маань сүүлийн нэг 3 жилд бол асар их хэмжээний миний мэдх шинэ гойгоо буудлууд нэмэгдсэн. Гэхдээ энэ буудал бусдаас явгаараа онцлог юм давуу талыг хэдүүлээ орж шалгая. За тэгээд миний сонсноор матрас нь ямар ч дуу гарахгүй гэсэн орж хэдүүлээ шалгая. Үүдний хэсгээс ягаад ч юм тэр гоё зураг амин гоё харагдчих. Ноён бог тархан хатан сэврээтэйгээ тэгээ хамын хиттэйгээ тэр үнэхээр орж ирсэн хүн болгоны баг анхаарал татах гоё зураг. За энэ бас манай аймгийн Баян цаг гоё зураг орж ирсэн. За тэгээд мэдээж харуул хамгаалалт иж үрэн камертай, аюулгүй байдлын зогсоолтой. Ямар вэ? Хөрөнгөлөөр хаалсан байна. За 9 өрөө байгаа гэсэн. За хамгийн ихний өрөөгөр нь орж үзье. Ямар хөөрх юм бэ? Вау. За 3 өрөө байна. Олоолаа явж байгаа тохиолдолд 3 өрөө айгүй чухал. Вау, энэ ямар хөөрх юм бэ? 5 тухтай, цэвэрхэн, дулаахан. Хосын өрөөнийх нь ор том юм байна. Матрасны хувьд орыг айгүй сайн онцлсон. Орны матрас болонготой зузаан бөгөөд. Ямар хатуу юм нэрэ? Манай буудлын хамгийн үнэтэй юм матрас гэсэн. За бүх өрөө бол өөрийн гэсэн нойлтой, дүүштэй, тосгууртай, за усны сэнстэй, за цагаан хэрэгсгээд зочид буудалд байх ёстой бүхий л зүйлсүүд байгаа. За дээрээс нэмж хэлэхэд онцлог байгаа нэг зүйл нь мини бартай гэдгээр давуу талтай. За та бүхэн мини баранд юу байгаа гэдгийг дараах бичлэгээс харах боломжтой. Ваа, энэ хараа. Энэ ямар гоё юм. Хийцтэй цай биш. Өмнө аймгийн хийцтэй цай байна. За уян хатан байдал өглөөний цайны талаар та бүхэнд бас товчхон тав хүргэж өгье. За нэгдүгээр уян хатан байдлыг хэмбэл олон хоногоор явж байгаа хүмүүс маань хувцас угаалгах нөгөөд угаалгах боломжтой. Угаалгах гэсэн юм. Өчигдөр эндээд авах. Өглөөний цай үнэгүй. Гэхдээ зүгээр ч нэг өглөөний цай биш. Катерингаар үйлчилдэг ам чанартай өглөөний цайгаар таныг дайлах болно. За мөн дээрээс нь та буудлаас хойш гарах шаардлагагүйгээр нэг давхуртаа тоглонгоо хөгжилтэй байд цагийг зугаатай өнгөрөх боломжтой гэдгээрээ зүгээр нэг унтаад өнгөрөх буудал биш гэдгийг үгээр харж олно. За би бүр нойлын хамгийн их онцлмоор санагдаад юм аа. Яагаад тэгэхээр буудалд бас сенс бол заавал байх хэрэгтэй байхгүй. Кондишн байна гэдэг чинь 100 цагт халуун цадах юм бол кондишнер хөрөх хүлээчихнэ. 100% нар хаадаг гоё хөшигтэй. Одоо сардаа нэг юм уу удаа ажиллаар ийш тийш явж зуудаг ажил ихтэй хүн бол энэ буудалд олон ороод их юм бол хөнгөлтөө 22 хөнгөлтөө ирэх юм бичиг өгдөг гэсэн. Wi-Fi-тай учраас та телевизээр дуртай юм үзэх боломжтой. За тэгээд энэ смарт карт бас их таалагдлаа. Буудлын стандартад бол заавал нэг удаагийн хэрэглэгдэхгүй тухайн хүнд байх ёстой юмыг нь оруулж өгснээр их онцлог гоё таалагдлаа. Надад үнэхээр таалагдлаа тэр нь бэлгэвч байгаа. Тэгээ бэлгэвч нь өнгөө бас байна, үнэтэй бас байна. За ариун цэврийн хэрэглүүд нь бас янз байна. Бүр тэр үтгий нэг удаагийн шампунь гэдээ бас нэлээд хэдэн хөрх юмыг онцлоод өнгөө тавиад өгсөн байгаа нь гоё таалагдлаа. Тэгээд үнэтэй бас байна. Бүх юм нь бас өнгөөг манайхан бодчихоо заяа. Мэдээд зайлшгүй дуртахгүй байхын аргагүй зүйлсийн нэг бол үн болон төлбөрийн уян хатан нөхцөл. За үнийн хувьд бол 160,000-аас 250,000 хооронд байгаа. Гэхдээ хамгийн гол онцлог зүйл нь одоо ярьж өгье. За үүнийг ярихын тулд бид нэр энгийн жишээгээр тайлбарлаж ойлголтыг өгье гэж бодож байна. За жишээлх юм бол бид нэр өглөөний 5 цаг буудалд авах юм бол өдрийн 12 цаг гарах шаардлагатай болдог. Өглөө 7 цаг 8 цаг буудалд авмаар байдаг. За өдрийн 12 цагаас хойш цагийн мөнгө тооцогдож дараагийн хоногт тооцогддог гэх юм уу. Иймэрхүү буудлуудын нэг өдрийн тооцооны юм асуудлууд бидэнд гардаг. За тэгвэл ундраа буудлын хамгийн гоё хэсэг нь та өглөө 5 цагт ирсэн байх юм бол 12 цаг хүртэл өрөө үлэх шаардлагагүй. Өрөөндөө орж амраад та магадгүй тухайн өдөртөө гарахаар бол өдрийн 2 цаг 3 цагаа дуртай цагтаа гарч олно. За магадгүй бүтэн хоногоор 24 цагаар амраад маргааш өдөр нь 12 цагаас гарах шаардлагатай бол та зөвхөн нэг өдрийн буудлын тооцооны төлбөр төлөх болно. Энийг дуулахад хамгийн гоё мэдээ. Энд буудалж байгаа хүмүүсийн маань хамгийн гоё юм нь аймгийн хөдөлтааны буюу аймгийн төвтэй маш алхаал аймгийн төрөг орчин. Заавал таксинд суугаад авах шаардлага байхгүй. За тэгээд эргэн тойрны бүх газар нь манай аймгийн хамгийн гой хоолтой газрууд яг гэсэн одоо ингээд юу байна?
Тэгвэл хаан болор эргээд хишиг зог энд ирж байгаа гэсэн. Эргээд MM lounge гэдэг. Ерөнхийдөө одоо яг тэгээд хамгийн хөөрхөн нь байрлал амар гоё. Баруунчаа гарч байгаа хүмүүсээ буюу дамжин өнгөрч хоноглож байгаа хүмүүст бол бас их боломжтой. За тэгэхээр та 70 цадад хотод зочд буудлын үйлчлэгээ авах гэж байгаа бол ундраа зочд буудлыг заавал сонгоорой гэж би хэлмээр байна. Тэгээд ундраа зочд буудлын маань матрасыг илүү сайн шүү гэх онцлохоор нь бүр илүү олцорхоод орд үзээ шалгаад арай дээр нүвсэрсэнгүү. Тэгээд олон жилийн насжилттай матрастай гэж байна. Тэгээд дээрэс нь матрасын бүршин нэлээд чанга байгаа нь бас таалагдлаа. За тэгээд энэ тэндээс ирсэн зочингийн чин томдол дээр явж байгаа найз нөхөд дамжин өнгөрөх гэж хэн бүхэн манайхан буудал хэрэгтэй гэж үзэх юм бол ундраа зочд буудлыг санал болгоорой гэж таадтай уриалмаарай. Викторийн контентыг хутлан үзэж цааш нь шеэрлдэг таадтай маш их баярлалаа. Дараагийн имчилгээр иргэд олцъя. Баярлалаа. Бид коммент-т буудлын холбогдох мэдээллүүдийг үлдээх болон Google Map дээр хүртэл хайхад гараад ирнэ. VOD Social Media Agency хамтаа байсан баярлалаа.